Өглөөний мэндийг хүргэе үзэгчдээ. Үндэсний өв соёл хөгжил дэвшлиг эрхэмлэгч үлцэл телевизийн Пүрэв гарагийн хүүхлээ ярилцлагын нэвтрүүлгийн шинэ дугаар үзэгч та бүхэнд студиэс шууд хүрэхэд бэлэн болсон байна. Уламжлал ёсороо сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн их хэмж саран цацрал хүрэлцэн ирсэн байна үзэгчдээ. Өглөөний мэндийг хүргэе. Баярлалаа. Өглөөний мэнд хүргэе. За тэгэхээр дөрөвд өдөр болгон буюу Пүрэв гараг болгон өглөө сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвөөс болвол эмчнэр ирж мэдээллийг үзэгчдэд хүргэдэг уламжлал тогтоод нэлээдгүй. Одоо олон хугацааг бол ардаа үдсэн байна. Өнөөдөр битүүрийн ярилцах сэдэв маань улирлын чанартай сэтгэл зүйдээр тулгуурлаад ер нь нойр, стресс үүнээс үүдээд сэтгцийн одоо том өвчлүүд бий болдгоо гэсэн суурьтай ер нь бол хоёлаа ярилцахаа бэлдсэн байгаа. Тэгэхээр за ер нь улирлын чанартай сэтгэл зүй гэдэг маань ер нь байдаг юм одоо нийтэд дунд нэршснээр хаваршилт, намаршилт за эсвэл яг нөгөө сэтгцийн өөрчлөлттэй хүмүүс маань хавар намартай ихсдэг гэсэн яриа бол нийт дунд их байгаад байдаг шүү дээ. Энэ дээр та бас хариулт өгөөч. За яг улирлын чанартай сэтгэл зүйн онцлог өөрчлөлт гэж бол байдаггүй. Гэхдээ нөө улир солигдох буюу одоо хаврын улирлаас одоо өвлийн улирлаас хавар болох зуны улирлаас намар болох ч юм уу энэ үед ер нь хүний биеийн дархлаа ер нь суларч идэг. Тэгэхээр биеийн талаас архаг хууч өвчин бол дахих магадлал одоо сэтрэх магадлал өндөр байдаг. Энийгээ дагаад сэтгэл зүйн талаас бас баг зэрэг хямрах юм байна. Түүнээс яг сэтгцийн өвчин бол яг энэ үед одоо сэтрнэ, хөдөлнө гэсэн юм бол байдаггүй. Тэгэхээр ер нь бол нийтэн дунд тийм яриа байдаг нь бол төөрөгдөл юм аа гэдгийг бол бас баталж хэллээ шүү дээ. За тэгэхээр сэтгцийн өөрчлөлт бий болох суур маань бол нойр хөдөл болон стресс гэд байдаг. За тэгээд нойр гэдэг маань юу нь яг юу юм бэ? Мэдээж одоо хүмүүс нийтэн дунд бол бүгд л унтдаг шүү дээ. Хүн болгон амьтан хүртэл унтдаг. Тэгэхээр зөв нойр гэдэг маань бас юу болж хувираад байгаа. Буруу нойр гэдэг маань юу болж хувираад байгаа. Хүмүүс дунд бол их хөвчлэн их унтах юм бол нойроосаа авч ийн гэж бодоод байдаг. Тэгэнгүүт их унтах нь чухал юм уу? Гүн нойронд орох нь чухал байгаа юм уу? Ер нь ингээд нөгөө зөв цагтаа унтах нь чухал байгаа юм уу тий? За ер нь бол хүн байглаас ер нь унтчих хэвээр. Нойр гэдэг бол ерөөсөө биеийн физиологийн нэг хэрэгцээ. Заавал унтах хэвээр. Заавал унтжээж хүн маргаашийнхан одоо энерги ирчүүчийг ер нь нөхөж авчидаг. Нойр зөвхөн чанартай унтах уугүй юу гэдэг дээр яригдана байхгүй. За чанартай яаж сайн нам унтах вэ гэхээр ерөөсөө тогтмол цагт унтчих хэвээр. Орой 10 цаг гэхэд ерөнхийдөө унтцсан байх хэрэгтэй гэсэн үг. 10 цагаас эхлээл ерөнхийдөө хүний бие махбод ер нь унтахад бэлтгэгдээд ирдэг. Хамаг биеийнхээ одоо үйл ажиллагаанууд ерөнхийдөө зогсоод унтахад бэлтгэгдээд унтчихэдэг. За өглөө унтаад сэрэхэд ямар ч гэсэн гээд ямар нөгөө унтаад амарцсан шинжтэй, сайхан амарцсан, тархитлогоо амарцсан бүр тийм ядралгүй босч байвал энийг чанартай сайн унтчихна л гэсэн үг. Хэрвээ тэгж унтаж чадахгүй байвал энийг бол ерөнхийдөө нойрны хямралтай байна. Хөнгөн унтчихна л гэж үзнэ. Тэгэхээр ингээд унтчихтай зүүдэлдэх штеп. Зүүдийг бол янз бүрийн байдлаар тайлбарладаг. Чанартай нойрон зүүдэлж явах шинж тэмдэг илэрхийлдэг юм уу? Өнгөц нойрон зүүдэлж явах шинж тэмдгийг илэрхийлдэг юм уу? Ер нь зүүд гэдэг маань хүндээ бас байх ёстой юм уу? Тэ? Зарим тохиолдолд хүн ямар ч зүүдлэхгүйгээр унтдаг штеп. Зарим тохиолдолд ингээд маш их зүүдлээд байдаг хүмүүс. За ер нь бол хүн зүүдэлж идэг. Хүний нойрны хэмнэлд бол өнгөц болон гүн нойр явагдчихэдэг. Хүн аль нойрныхын хэмнэл үе дээр зүүдэлж байгаасаа хамаарат хүн одоо өглөөс эрэхтэй зүүдээ санаж ийн үгүй юу гэдэг дээр. Ихэвчлэн өнгөц нойрны явахын үедээ зүүдлээд ирээд яг тэр үедээс ирэх юм бол хүн зүүдээ ихэвчлэн санаж идэг гэсэн үг. Ер нь бол шөнийн турш зарим хүмүүс аягүй хэрдэг л да. Шөнийн турш ингээд маш их зүүдлээд байна ерөөсөө. Зүүдлээ сайхан амрахгүй байна. Аягүй хар дарч зүүдэлж байна гэд. Энэ нь бол ерөнхийдөө жоохон нойрны хямралтай байгааг л илэрхийлнэ гэсэн. Тэгэхээр нөгөө орой ихтэй их махаа бол идчихээр зүүдлээд юм ч гэдэг юм уу тийм. Нэг заавалжгүй нэг юмд ингэж нэг хамаатуулах гэдэг штеп. Ер нь бол альва юм. Тэгэхээр тэр хоолтын шалтгаанаас болж бас зүүдэлдэг тохиолдлууд их байх уу? Байж болно. Энэ нь болохоор нөө амьдралын хэмнэлээс хамаарна гэсэн үг. Хүмүүс унтахынхаа өмнө одоо арх дарс хэрэглэх, унтахынхаа өмнө одоо хүнд хоол идэх, кофе хэрэглэх ч юм уу. Ийм үед бол хүний нойр хямарч идэг. Тэгэд унтлаа гэхэд нэг одоо хүнд хоол идлээ гэхэд хүний бие махбод одоо хоол юу яах гээд
хоолоо зохицуулах гэдэг ингээ ходоод чи ажиллаад эхэлнэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр хүний бие махбод гүйцэд амарч чадахгүй нэ гэсэн үг. Тэгэл ерөөсөө нөгөө унтаж чадахгүй байх хугацаанд их зүудлэн ерөнхийдөө тэгж байна л гэж. Чанартай нойр гэдгийг ер нь хүн өөртөө яаж бий болгох ёстой байдаг юм бол одоо ихэвчлэн техник технологи хөгжсөнтэй холбоотойгоор гар утас гэдэг зүйлийг бид нэр амьдралдаа маш их гүн хэрэгэлдэг болсон байна. За тэгээ сошиал ертөнцид маш их нэвтэрдэг. Ямар ч хүссэн үедээ нэвтрэх боломжтой. Тэр бол одоо нөгөө хувь хүний эрхийн асуудал л гэх хэл байх л да. Тэгэхээр орой унтахтаа утсыг маш их оролдож байгаад хүмүүс дундаа насны хязгааргүй оролцдог болсон байна тий. Хүүхэд, хөшүүн. За тэгэл ингээл энэ ер нь бас их нөлөөлдөг юм болов нойронд тий. Ер нь ингээд хүнлэнгөөч ажиглаж яхад илт харагддаг шүүхтэй. Тэгэхээр ер нь бол чанартай нойрыг өөртөө яаж бий болгох ёстой юм, яаж дадуулах ёстой байдаг юм бол. Энэ нь бол ерөөсөө хүний өөрийнх нь амьдралын хэмнэлтэй л холбоотой. За гар утас нь хэрэглээ бол угаасаа одоо амьдралын нэг салшгүй нэг хэсэг болцсон хүн болгон гар утсаараа одоо амьдралаа зохицуулж авч явж байна. Гэхдээ унтахынхаа өмнө 2-3 цагийн өмнө ядаж тэр одоо зурагт ч юм уу гар утасны хэрэглээг ерөөсөө зогсоохон зүйтэй. Яг унтах үед одоо гар утасны хэрэглээ их байх юм бол одоо тэр утаснаас ялгарч байгаа хэтяган туяа. Тэр нь өөрөө нойрыг хөрөхгүй одоо нойрыг сэргээж идэг болохоор аль болох унтахынхаа өмнө гар утас хэрэглэхгүй байх нь л зүйтэй. Түүнээс одоо өдрийн цагаар бол хэрэглэх нь бол болно шүү дээ, хэрэглэж болно. Тэгэхээр ер нь бол чанартай нойрыг дадуулахын тулд бол хүн өөрөө л ер нь бол зөв зэгтээ унтаал зөв зэгтээ сэрэл ингээл явж байгаа хэвээр. Зарим хүмүүс ингэж ярьдаг шүү дээ. Өдөрний жаахан дуг хийгээд ч гэдэг юм уу. Нойр хурж явах юм бол нэг жоохон дуг хийгээл одоо нөгөө яг бүрэн хувцас талиад унтахгүй ч гэсэндээ тий байгаа газар нэг жоохон 10-15 минут унтаа сэрчээд бол ингээд нэг гоё сэргээд ингээд босоод ирдэг гэдэг. Тэгэхээр нойроор нөгөө юуж битгий худалдаж авах гэсэн үг байдаг шүү дээ тий. Нойрыг югаарч битгий сойл. Ер нь бол нойрч өгч ивэл унтчих хэвээр гэдэг. Гэхдээ Монголын нөгөө өдрийн цайны цаг хөвшил ер нь бол өдөр нэг тийм унтуулаад ажилчтай амраагаад ах тийм боломж бололцоо ер нь бол байдаггүй шүү дээ тийм. За ер нь одоо насан турш хүмүүс том хүмүүс ялангуяа одоо ажил хийж байгаа нөхцөл өдрийн цагаар одоо нойрны хямралтай хүмүүст илүү өдрийн цагаар болж өгөл битээ унт гэдэг. Хэрвээ өдөр унтчих юм бол шөнө унтахаа болчдөг. Нойр мөрдөг. Тийм болохоор одоо өдөр болж өгөл унтахгүй харин энгийн хүмүүс яг өдрийн цагаар хэд их одоо хоол эзний дараа ялангуяа айгүй их тийм нойр хүрдэг л дээ. Тэр үед яг нэг 5-10 минут одоо унтаад амарчхад бол зарим хүнд бол айгүй сайхан амралт болдог. Унтаас сэргчдэг. Энэ бол болно. Гол нь шөнийн нойрыг бол заавал авчих хэвээр. Хүн өдөр унтахгүй энэ одоо тухайн хүний асуудал гэвч шөндөө бол заавал унтчих хэвээр. Шөнө унтаад амарсан цагт маргаашийн одоо ажиллах эрч хүч энерги одоо бий болж идэг. Маргааш маш сэргэлэн босч ирнэ л гэсэн үг. Насны тоогоос хамаарат гэдэг юм уу одоо хөвшин болсон хүмүүс нойр багтаа олчдаг эрч сэрдэг гэдэг. Энэ ер нь юунтай уялдаа холбоотой яваад байна. За энэ бол ерөөсөө хүний физиологийн өөрчлөлттэй холбоотой. Хүн хүүхэд ер нь жоохон байхдаа их их унтчихдаг. Нас ахих тусмаа ерөнхийдөө нойрны хэмнэл багасч идэг, цаг нь багасч идэг гэсэн. Нас ахих тусам бол одоо 7-9 цаг хүртэл унтах нь бол ерөнхийдөө хэвийн үзэгдэл гэж үздэг. Зарим хүн өгийн нөгөө нойр муутай хүн байж болно л доо. Тийм хүмүүс бол одоо 5-4 цаг ч юм уу унтцаад босоод ирэхэд гол нь унтаас ирэхэд бүр нэг амарсан мэдрэмжтэй, сайхан амарсан, тархитлогоо нүвдэхгүй, бие нь амарсан тийм босч ирж байвал нэг одоо хэдэн цагч унтсан хамаагүй нэг бас чанартай сайн унтж амарсан л гэж үзнэ гэсэн. Нойргүй байгаад байвал хүний бие физиологи сэтгцэд хэрхэн нөлөөлдөг юм бол? Айгүй их нөлөөлнө. Одоо ямар ч одоо сэтгцийн өвчин бай гэхгүй одоо биеийн өвчний хамгийн одоо ихний гол суурь нь бол нойрны хэмнэл гэж байдаг. Шөнөө сайн унтаж амрах юм бол ядаж маргааш өглөө айгүй сэргэлэн босч ирнэ. Шөндөө сайн унтаж амрахгүй байх юм бол маргааш гээд толгоо нүвдэн, цаанаасаа ядарч сүлдэн, стресстэн, ажлын ачаал даах чадвар баварна. Одоо анхаарал төвлөрөлт одоо сэтгэн бодох чадвар хүртэл дагаад буурч идэг болохоор ер нь шөнийн нойр их чухал гэж үздэг.
Тэгэхээр стресс гэдэг зүйл маань ерөнхийдөө хүний одоо нөгөө давтагдшгүй хүчин зүйл байдаг юм, амьдралаас үүдэлтэй. За тэгэл өдөр тутам ер нь бол хэдэн ч удаа бий болж болох үс тийм зүйл шүү дээ тий. Ер нь бол хүний уур стресс гэдэг. Тэгэхээр стресс гэдгийг ер нь уур бухимдал гэж бас тайлбарлаж болох уу? Ерөнхий нэршлэлээр юу гэж тайлбарлагддаг юм бол? За стресс чинь өөрөө дотроо болон эерэг болон сөрөг гэж байдаг. Стресс гэд ярихаар одоо хүмүүсийн дунд бол ихэвчлэн дандаа сөрөг стрессийн тухай их яригддаг. За стресс гэж ерөөсөө л хүмүүс хоорондын харилцаанаас үүсч идэгэл зүйл гэдэг стресс өөр. Одоо ажлын стресс гэхээр хит их ачаалттай ажиллах те нөгөө ажлаа бодоод одоо яах вэ цаашдаа яамаар юм гэд их юм бодох тусам тэр хүн стресстэй ерөнхийдөө дарлагдж байна л гэсэн үг байна. Тэгэхээр тэр зүйлсээс өөрийгөө ангижруулахын тулд хүн ер нь юу бэлтгэх ёстой нөгөө 3-4 гэж байдаг шин. 1 2 3 гэдэг нэг одоо уурлах юм бол нэг урт амьсгаа аваад 1 2 3 гэж тоолоорой гэл нэг. За эсвэл нөгөө сошиал ертөнцийн маш олон стрессийг тайлах аргууд л гээд байгаад байдаг. Гэвч яг тэр тайлагддаггүй тэдгээр аргуудыг хэрэглээд тайлагдахгүй бол яах юм? Хүн ер нь ямар аргыг ер нь хэрэглэх юм бол одоо энэ хүн төрөлхтөн дунд стресс гэдэг зүйл арай нэг бага болох юм бол нэг тийм ерөнхий нэг тийм арга байдаг юм болов. Стрессээ тайлж чадахгүй маш олон юм байдаг шүү дээ. За ялан за хаюуны төрөнд одоо стресс гэхээр одоо юунаас үүсдэг юм бэ гэхээр ерөөсөө шалтгаан ерөөсөө хүн хоорондын харилцаанаас үүсч байгаа. Дээрээс нийгмийн хүчин зүйл маш их байдаг. Одоо Монголын нөхцөл тэгэл одоо нийгэмхэд сая ковид-19 салбарын тархалт байна. Энэ бол хүмүүст маш их том стресс өгч ирсэн гэсэн үг. 2 жил стресс одоо өглөө гэсэн үг байхгүй юу? Нийгмийн зүгээс гэмээр дандаа нэг улс төр нийгэмтэй холбоотой л үүсэж байгаа стресс. Хувь хүний талаас гэх юм бол тэр бүгдтэй дасан цогцох чадваргүй байна гэсэн үг байхгүй юу? Одоо стресset хурдан даван туулах, дасан цогцох ерөн процесс их байх ёстой л гэсэн үг. Энийгээ даван туулж чадахгүй болохоор айгүй хурдан стресс төртнө. За стресс тайлах арга гэх юм бол хүн болгон ондоо байдаг. За яг тогтсон яг тэх юм бол стресс тайлна гэдэг арга байдгүй. Хүн яавал их хурдан тайвширдаг вэ гэдэг чинь өөрөө стресс тайлах арга байхгүй юу? Өөрийгөө тайвшруулах аргыг хүн болгон мэдчихэдэг. Одоо уурлаа гэхэд тэр хүн яавал их хурдан одоо стрессээ гаргах, зургаа гаргах вэ гэхээр өөрөөсөө тэр уур хүргэж байгаа нөхцөл байдлаас холдоход тэр хүн тайвширна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр хүн болгон өөрийн гэсэн яаж стрессээ тайлах арга барилаа ер нь өөрөө эхлээд мэдчихэхэд зүйтэй. Өөрийгөө олон гэсэн үг. Зарим хүн одоо стресс тайлж ийн гэдээ алхах нь тий алхаж болно ганцаараа байвал уур нь гарах ч юм уу хүмүүс их уул руу гарч алхдаг одоо эсвэл зарим хүмүүс хөгжим сонсно тэгэхээр нэг стресс тайлахт айгүй хурдан тайвширдаг гэдэг тэр хүн болгон тохирсон одоо стресс тайлах арга хүн болгон өөрөө мэдчих хэвээр л гэсэн өөрийгөө тэгэхээр бясалгал хийгээл йог хийгээд гэдэг юм уу за эсвэл янз бүрийн байдлаар хүмүүс стрессээ тайлж идэг биеийн хүчний эдгээр зүйлтэй ингээ холбоод бодоход стресс яг ер нь бол тайлагддаг юм болов хүн стрессээ тайлахгүй ингээд яваад ах юм бол ер нь үр дагавар нь юу гэдэг юм бэ? За стресстэй удаан явах юм бол ерөөс үр дагавар гэх юм бол сэтгцийн тулгамдсан асуудалд орно гэсэн үг. Хамгийн наадч тэр хүн нойргуудалд орно. Дараа нь сэтгэл гутралд орно, сэтгэл төгшөлт, айдас төрнө гэд сэтгцийн тулгамдсан асуудал одоо сэтгцийн ямар нэгэн эмгэгт өртнөл гэсэн үг. Ямар нэг биеийн хүчний ажил одоо фитнес ч юм уу тийм юмд юм бол стресс тайлдаг зарим хүн. Маш сайн тайл. Тэгэхээр хүн өөрийнх нь стресс тайлах арга барилыг өөрөө бодож олох нь илүү чухал. Түүнээс яг тогтсон одоо ингэвэл стресс тайлгдана гэсэн ер нь тогтсон тийм хандлага арга бол байдаггүй. Одоо аргаад олох юм бол зөндөө л байна гэсэн үг. Зарим хүмүүс одоо ном уншиж болно, гадуур алхаж болно, хүнтэй ярилцаж болно тий. Зарим ялангуяа эмэгтэй хүмүүс бол маш их ууралж бухимдсан үедээ ярьжээч ингээд стрессээ гадагшилж тайвширч идэг байхгүй. Тэгэхээр одоо хүн болгон өөрийнх нь тохирсон аргыг одоо юуны түрүүнд олох нь чухал гэсэн үг. Тэгэхээр бид нар нөгөө нийгмийн харилцаанд орж байгаа хүмүүс эсвэл нөгөө нас биеийн гүйцэн хүмүүс ингээл нэг стресстэй гэж боддог штеп. Ер нь бяцхан нөгөө нэг хил дараагүй, хөл дараагүй хүүхдүүд маань стресстэй юм болов. Хүүхэд ер нь стресстэйгээрээ ямар шинж тэмдгүүд бас илэрдэг юм бол хамгийн түрүүнд бид нэр ойлгох гэж бодоод байдаг тийм эсрэг талаараа дуугаа урагч байдаг юм уу ер нь
байж болно хүүхэд бол хамгийн түрүүнд бол хүүхэд хилд ороог хүүхэд бол хамгийн түрүүнд одоо ууралчлаа бухимдлаа стрессийг гаргана гэсэн үг байхгүй. Тэр хүнд одоо магадгүй өлсөд тахт нь ээж аав нь ойлгохгүй ч болно шүү дээ. Би тэгэхээр өлсөд энэгээ хэлж чадахгүй тэр хүүхдээр хамгийн түрүү уйлна өөрийгөө ойлгуулах гэж үзнэ. Би одоо биеийн хэлээр ярина гэсэн үг байхгүй. Тэгэхээр хүүхэд ч бас стресс өртдөг жоох уу ч гэсэн одоо шинэ нөхцөл байдалд ороход хүн болгон стресстэй жоох хүүхэд ялангуяа. Яг тэр шинэ нөхцөл байдалд орлоо гэхэд тэрнийг мэдхгүй тэр хүүхэд урд нь тийм байдалд орж үзээгүй. Тийм болохоор шинэ нөхцөл байдал орох тусам хүүхэд ер нь гэхэлгүй одоо том хүн ч гэсэн бас стресстэй гэсэн үг. Тэгэхээр газар зүйн байршлаас хамаарат хүмүүс бас маш их стресс, энэ тулгымцсан асуудалд их тулгарч идэг. Жишээ нь хотод гэхэд хамгийн наазахын энгийн жишээ бол хотын төвчрэл байна тий. За тэгмүүд хөдөө орон нутагт ажиллаж амьдардаг хүмүүсийг бол хөвчлэн хотод суурьшмал байдаг хүмүүс бол стрессгүй амьдардаг гэж ойлгоод байдаг тий. Хөдөө байгаа юм чи юундаа стресстэй юм. Та нар ингээд цэнгэг агаарт байгаа тийм. Сайхан ингээл гараал одоо нөгөө уул устайгаа ойрхон ингээл сте ойрлол хашгирахаар байна гэл ингээд байдаг тий. Тэгэхээр тэдгээр хүмүүст ер нь стресс хэрвээ ингээд тохиолдох юм бол бас нэг тийм стресс тохиолдох юм бол ч гэж тий. Ер нь бол амьдралын хөвшлээс шалтгаалал маш олон зүйлүүд байна шүү дээ тий. Тэгэхээр эдгээр зүйлсээс ер нь бас өөрийгөө яаж хамгаалах хэрэгтэй байдаг юм бол за хамгаалах гэхээр одоо хүмүүс одоо өөрийнхөө байгаа нөхцөл байдалтай хурдан тасан зохицох чадвартай байх хэрэгтэй гэсэн. За хотод бол угаасаа маш их стресс энэ замын төвжирлээс ахуулаад агаарын бохирдол байна те нийгмийн хүчин зүйлүүд. Эднэр бол яхаа аргагүй хотод бол маш их стресс байдаг. Хөдөө стресс багтаа байдаг гэдэг нь болохоор ядчил агаарын бохирдол байхгүй. Тийм агаарын бохирдол байхгүй. Төвжирл гэж байхгүй. Гэхдээ хөдөө бол адилхан хүн байгаа цагт бол стресс байгаа. Энэ бол дандаа хүмүүсийн хоорондын харилцаа зөрчлөөс үүсч идэг болохоор тэр юмнууд бол бүгд л байгаа. Хөдөө ч гэсэн ялгаагүй стресс бол байгаа. Одоо хөдөө бас хотыг бодвол одоо эд тавар материалын хувьд бас хомос иж болно шүү дээ. Тэрнээс үүдсэндээ хүмүүсийн хэрэгцээнээс ахуулаад тэр хүмүүс бас л стресснэ гэсэн үг байхгүй. Хэрэгцээнд бүрэн хангахдахгүй явбал стресснэ л гэсэн үг. Стрессээ яаж үрсэн одоо сэргийлэх гэхээр ерөөсөө байгаа орчиндөө хурдан тасан зохицох нь илүү амар гэсэн үг. Тэгэхээр нойрны им гэдэг зүйлийг бол хүмүүс маш их дур мэдэн хэрэгэлдэг тийм. За ерөнхийдөө бол одоо жороор авах хэвээр имийг өөрөөр орлуулж явах жишээний харшлын им бол тайвшруулагчтай байгаад байдаг. Ингээд тэрэндээ нэг юм датцсан хүмүүс маш их байгаад байдаг шүү дээ. Ер нь тэр жороор олгодог юм харшлын имийг нойрны имээр орлуулж ингэж уугаадах нь зөв байдаг юм уу? Шинэ харшлахын хүн байж одоо нэг тайвшруулагч чинь донтцсон ч байдаг юм уу тий? Та нэг нойрны имний талаараас мэдээлэл. За нойрны имнүүд бол янз бүрэн байдаг. Гэхдээ ургамлын гаралтай нойрны имнүүдийг бол хүмүүс их хвчлэн гаднаас хуваараа аптекаас асуугаад аваад уучдаг. За эмийн янз бүрийн эмийн хэрэглээ бол ямар ч хүнийг бол нойр хөдөлд оруулждаг. Нойрны имийг бол заавал эмчийн завраар өгнө авах их зүгээр байдаг. Тэгвэл дур мэдээж аваад хэрэгэлдэг. Дараа нь ингээд нойрны яг ингээд жороор эмчийн бичсэн им хэрэглэхээр нөгөө им нь үйлчлэхгүй байх тохиолдолч байна. Энэ бол ерөөсөө замбраагүй им хэрэглэснээс үүдэж байгаа юм байхгүй. Түүнээс одоо хүмүүс аягүйх ярьдаг байхгүй сэтгцэн эмчт одоо хандаад манад ирэхээр одоо та нарын өгж байгаа юм ингээд амар хүчтэй одоо намайг галзууруулчих үдэ гэж ярьдаг. Эсрэгээрээ сэтгцэн юмнууд бол хүнийг галзууруулна гэж байдаггүй. Бидний юмнаас ерөнхийдөө байна. Бид нар бол зүгээр нөгөө нойрныхаа хамгийн зөөлөн юмнаас бичнүүхээс юуны тулд нэгэд хамгийн хүчтэй юмыг шууд хүндэд зөвлөхгүй шүү дээ. Хүнээ үзэж агаад нойрны юм хэрглэж исэн байна уу, хэрэглээгүй байна уу те бид нар аль болох зөөлөн юмэр л хүмүүсийг эмчлэх хичээдэг. Тэгэхээр сэтгцэн нойрны юмнууд бол бүгд эмчийн жороор олгодог. Тэгэхээр тэр харшлын имийг орлуулж угаад байгаа хүмүүс ер нь бол хамгийн буруу шүү дээ тий. Тэгэхээр ингэ бодохоор тэдгээр датцсан хүмүүс ер нь тэр эмнээсээ яаж холдох хэрэгтэй юм бол бас. За энэ нэг болохоор нэг ямар нэгэн өвчин намдаах юмнууд хүмүүс маш их замбраагүй хэрэгснээсээс болоод өөр нэг гэсэн хамааралтай болсон мэддэг юм. Тэрнийг хүмүүс мэддэггүй. Энэ юм л ухаар бид зүгээр олдог. Одоо өвчин намдаахыг ялангуяа цэцэрмаа толгой өвдгөр цэцэрмаа ухаар л намддаг гэд
их замбраагүй хэрэгснээс болоод тэр юмд өөр юм дэлгөө хамааралтай болсон байдаг байхгүй юу. Тэгээ өөр юм уугаад одоо энийг уугаад таа гэд үзэхээр тэр хүнд ерөөс нөгөө юм үйлчлэлгүй. Гэхдээ ерөөсө болохгүй. Энэ юм үйлчлэхгүй. Надад ерөөсөө л цитрамон зохирдог. Би ерөөсөө энийг л уяа гэдэг. Энэ бол нэгсэндээ эмийн хамааралтай болгочдөг. Тэрнтэй адилхан бас нөгөө харшлын юмнууд ч бас тийм байхыг үгүйсэхгүй. Зарим хүндээ мэдээж харшлын юм бол үйлчлэг нь бол харшлалтаа л үйлчлээ шүү дээ. Тэгэхээр тэрнийг зарим хүмүүс яг нойрны юмнуудээ зарим хэрэгжилж идэг л да. Зарим хүнд бол нойрны тайвшруулах үйлдэлгээдээ болохоор тайвшруулж умтулж идэг үйлчлэг бол байдаг. Гэтэ бол замбраагүй хэрэглэх нь бол ерөнхийдөө зохимжгүй. Ер нь яг ингээд хүн нойрсгохоо өмнө им хэрэгэлдэггүй маш олон хүн байгаа шүү дээ мэдээж. Тэгэхээр өөрөөгөө яаж ингээд нэг хурдан унтуулах арга байдаг юм бол ер нь нойрондоо оруулах хөвчлөнгөө бид нэр хон тоолно ч гэдэг юм уу нэг тийм юм ярьдаг шүү дээ тийм. За ерөөсөө энэ бол амьдралын хэмнэлтэй л холбоотой. Унтахынхаа өмнө бол 2-3 цагийн өмнө бол хүн дасгал хийж болохгүй, биеийн болон оюуны дасгал хийж болохгүй. Зурагт одоо компьютер гар утас эднэр ихээр хэрэгжилж болохгүй. Хүнд хоол, хүнд хэрэг идэж ууж болохгүй, кофе ихээр ууж болохгүй гэдэг ч юм уу. Тэгээд өдрийн цагаараа ерөнхийдөө дасгал сургалт их биеийн хөдөлгөөн хийх хэрэгтэй. Өөрийгөө ерөнхийдөө ядраах хэрэгтэй гэсэн үг. Тэгээд унтах орчин бас нөлөөлнө. Хит халуун байж болохгүй, хит хүүтэн байж болохгүй, бас эсвэл хит дуу чимээтэй тий хүрээлэн боо гадаад орчин бас хитрхи дуу чимээтэй бол тэр хүн тайван унтаж болохгүй гэсэн үг. Тэгэхээр энэ бүгд ерөөсөө л ингээд эргэн тойрон хүрээлэн буу орчин амьдралын хэмнэлтэй л холбоотой гэсэн үг. Энэ бүгдийгээ засаад сайжруулж болох хүн эмгүүгээр ч гэсэн сайхан унтчихна гэсэн үг. Гол нь унтах үедээ бас стрессгүй байх хэрэгтэй. Сэтгэл санаа ерөөсөө тайван, юунд ч санаа зовхгүй. Тийм л байх юм бол ерөнхийдөө хүн агүй хурдан сайхан унтнаа л гэсэн. Тэгэхээр сэтгэл санаа тайван, за эсвэл нөгөө гадаад хүчин зүйл нөлөөлөхгүй ийм амьдралтай хүмүүс ер нь Монголд маш ховор штэ. Ховор баг байдаг ч юм уу тий. Ингээ бодоход. Тэгэхээр тэр нөгөө давжгүй хүчин зүйлүүдийг өөрөөсөө шууд ингээ холдуулна гэдэг бол бас маш их хэцүү байгаа гэдэг тий. Бүр ингээл өстө нөгөө чихэндээ бүглээ хийгээл эсвэл мартыг хүн юмыг мартчихдаг бол одоо ерөнхийдөө бүх хүн стрессгүй байгаад байна шүү дээ тий. Тэгэхээр эдгээр зүйлсээс өөрийгөө чөлөөлөхийн тулд нэг тийм юу ер нь дадуулвал зүгээр гэдэг юм бол өөртөө. Одоо мэдээж хин ч өөрийгөө стресст үлээл хин ч өөрийгөө нойргүй болохыг хүсэхгүй шүү дээ тий. Тэгэхээр хүмүүс өөрөө яагаад унтахгүй байна гэдгээ хүмүүс өөрөө шалтгаан хамгийн түрүү олох хэрэгтэй. Ямар шалтгаан? Хитрхи дуу чимээтэй нөө бас зүүн төмөр зам дагуу айлууд их өгдөг штэ шүнээ төмөр зам явахаар унтаж чаддгүй. Тийм хүмүүс бас ээж болно. Тэр хүмүүс тэгэхээр явандаа л тэр дуу чимээндээ дасцсан бидгийг. Дасаад ямар үед унтах вэ, унтахгүй гэдгээ өөртөө мэддэг. Орчин нөхцөл унтах орчин нөхцөл бас өөрчлөгдөхөөр хүн унтдаггүй. Хүн өөрийнхөө гэртээ тайван өөрийнхөө орд дэвсгэр даавандаа ингээд унтахаар хүн бас амар сайхан тайван унтдаг. Өөр газар одоо айлд очиод хонох ч юм уу те унтах газар өөрчлөгдөх төдийл бас хүн нойргүй болж идэг байхгүй юу. Тэгэхээр хүн өөрийгөө ер нь яагаад унтахгүй байна гэдэг шалтгаанаа хүн хамгийн түрүү олох хэрэгтэй. Стрессээс үүдээд байна уу эсвэл орчин нөхцөл байна уу? Хэрэв орчин нөхцөл бол орчин нөхцөлийг хамгийн түрүү өөрчлөнө л гэсэн. Амьдралынхаа хэмнэлийг өөрчлөнө л гэсэн. Орой унтахын өмнө ядаж бас арх тамхи хэрэглэхгүй байх хэрэгтэй. Хитэр чинь бас нойрыг сэргийждэг болохоор. Тэгэхээр бид нэр цай уухаар одоо нөгөө ядраа тайлагддаг за эсвэл ингээд нөгөө хүнд хэрэгтэй гэдэг талаас нь хөвчлэн хараад байдаг. Цайн дотор сэргийш гэдэг бодис ер нь байдаг юм болов. Кофенд л ганцхан тийм зүйл байдаг гэж бодоод байдаг. Одоо сүүлийн үед бол кофег хүмүүс монголчууд эрт үеэсээ кофе уудаг хүмүүс бол байгаагүй шүү дээ. Тэнгүүтээ сүүлийн үед кофе шопод нэгдэх тусам нөгөө өөрт нэг тийм хэрэгтэй биш хэрэгцээг бий болгоод идэг болсон юм болов нэг талдаа тий. Нэг гангараач байдаг юм уу? За эсвэл нэг харагдах өнцг нь өөр болох гэж харагдах гэж байдаг юм уу? Энэ тал дээр юу та хэлвэж. За яг кофе бол угаасаа хүний өөрийнх нь л одоо хэрэгцээ тий. Хүн өссөн үед ууж болно. Гол нь унтахын өмнө 2-3 цагийн хугацаанд ууж болохгүй. Кофе ч өөрөө хүнийг одоо сэргийждэг. Тийм байж болохоор хүнийг цаанаасаа бие махбод нь одоо унтахгаа тайвширж идэл бие махбод. Тэр одоо кофе уучих юм бол тэр маяг хатаа хаас сэргийчнэ л гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр кофе бол угаасаа хүний өөрийнх нь л одоо хэрэгцээ. Тэгээ хүн өссөн үед ууж болно. Гол нь унтахын өмнө 2-3 цагийн хугацаанд ууж болохгүй. Кофе ч өөрөө хүнийг одоо сэргийждэг. Тийм байж болохоор хүнийг цаанаасаа бие махбод нь одоо унтахгаа тайвширж идэл бие махбод. Тэр одоо кофе уучих юм бол тэр маяг хатаа хаас сэргийчнэ л гэсэн үг байхгүй юу.
Тэгэхээр ерөөсөө тэр кофений хэрэглээг багасгах нь цай унд бол мөн адил бас л унтахынхаа өмнө 2-3 цагийн өмнө хэрэглэхгүй байх нь л зүйтэй. Одоо цай уусан ч бас л энэ хотоод буурж ажиллаж идэг болохоор бас л унтчихад шөнө унтчихад бол бас л бие махбод ажиллаж байна л гэж үзнэ. Тэгэхээр аль болох бүх бие махбодыг тайван унтуулахын тулд ерөөсөө л 2-3 цагийн өмнө юм мэдчих уухгүй байх нь илүү чухал. Тэгэх юм бол хүн илүү сайн илүү унтаж амарна гэсэн үг. Нөгөө бидний мэддэг хэрэгнээсээ хизээч хэвшүүлтгүй алтан дүрэн биш тий. Орой 7-оос өмнө оройныхоо хоолыг идэд орой 10 гэхэд орондоо орой Монголд бол барыг тийм ховор шүү дээ маш ховор тий. Тэгэхээр эдгээр зүйлсийг ер нь бол эмчилдэг бид нар маш олон зүйлсээс ч уншдаг. Ер нь бол хэвшүүлээд дадчих юм бол нөгөө урт удаан наслах эрүүл амьдрах гэдэг зүйл маань өөртөө бий болох гэдэг юм тий. Тэгэхээр хүн өөртөө дадчих юм бол мэдээж гэр бүлтэй дадуулж эхэлнэ. Гэр бүлтэй дадуулж эхэлмэ гэдэг маань өөрөө нөгөө аз жаргалтай орчинд урт удаан оршин тогтнохын нэг том үнс шүү дээ ер нь тий. Тэгэхээр эдгээр зүйлсийг үзэгчтэй та ер нь сонсоод өнгөрөх биш хамгийн гол нь гэр бүлдээ өөртөө эргэн тойрондоо бас дадуулаад сурчих юм бол маш одоо зөв зүйл байгаамаа гэдгийг. За тэгээ сэтгэц гэдэг маань баригддаггүй, харагддаггүй. Одоо нөгөө шинжилгээ хийгээд онцлогддаггүй. Тэгсэн хэрэгнээсээ би маш том суур одоо эргэтэн гэж нэрлэхэд бас нэг хэцүү байгаад байдаг тий. Бит бус учраас. Тэгэхээр сэтгэц гэдэг зүйлийг эрүүл байлгахын тулд бол хүн өөрөө маш их хичээл зүтгэлтэй байх хэрэгтэй юм аа гэж. За тэгээд үзэгч та бүхэн бас нөгөө хөтлөгчдийнхаа болон эмчийнхаа өгж байгаа мэдээллийг илүү дэлгэрэнгүй авах. Хэрвээ танд нойрны асуудалтай, хэрвээ та эмийн хамааралтай, за эсвэл одоо нөгөө улирал шилжиж байгаатай холбоотойгоор таны сэтгэл зүйнд өөрчлөлт ороод ах юм бол эсвэл стресстэй байх юм бол ер нь би нэг л юм биш байгаад байна гэсэн бодсон бодлох юм бол 1802 гэсэн дугаард 24 цагийн хугацаанд үзэгч та бүхэн залгахаар энгийн хүчний терапиар яднаа. Тэгэхээр өдөр болгон эмчнэр жижүүрлэж ярьж байдаг учраас үзэгч та бүхэн 24 цагийн айлч цаг залгасан ер нь бол нээлттэй байдаг утас байгаа гэдэг бас дахин сануулна нэг хэлээ. Тэгэхээр нөгөө зарим хүмүүс маань 1802 гэсэн дугаарыг тусгай дугаар учраас өндөр тарифтайгаар нэг ярьдаг гэж ойлгоод байдаг. Нөгөө талдаа миний дугаарыг ерөөсөө авахгүй байна гэдэг. Тэгэхээр танаас өөр нэг хүнд бас тэр утас маань зөвлөгөө өгч байгаамаа. Тийм болохоор жоохон хүлээцтэй бас хандараа гэж үзэгчтэй хэлээ. Тэгэхээр сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвгөөд Facebook дээр монголоор бичгээр үзэгч та бүхэнд бол пэйж хуудас маань гараад ирж байгаа. Тэгэхээр тэрхүү пэйж хуудсан дээр бас мэдээллүүдийг бол зургийн хэлбрээр, дүрс хэлбрээр дүрсжүүлсэн байдлаар бол маш олон мэдээллүүдийг хүргэдэг байгаа. За тэгээд дээр нь үзэгч та бүхэн бас холбогдох утасны дугаараар өөрөө хэрвээ үзүүлэхийг хүсэх юм бол бас онлайнаар цаг авах боломжтой байгаа тий. Залгаа цаг авчих боломжтой байгаа. Тэгэхээр аймагт бол сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвөөс биш юмаа гэхэд сэтгцэн эмчнэр байгаад байгаа. Тийм болохоор үзэгч та бүхэн аймагийнхаа холбогдох эрүүл мэндийн үндэсний төвд хандаж болох нь байна. Эсвэл та Улаанбаатар хотод амьдардаг бол одоо ихэвчлэн хүмүүс бодоод байдаг нөгөө шар хадны эмнэлэг гэх. Тэгэхээр шар хадны эмнэлэг гэдэг зүйл ерөөсөө байдгүй, байршлан шар хаданд байдаг болохоор үзэгч та бүхэн сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвгүүдийн нэршилтэй байгаа шүү. Тэрийг бас маш сайн одоо ялгаж салгаж ойлгоорой. Тэнд зөвхөн сэтгцэн өөрчлөлттэй хүмүүс үзүүлэх биш, сэтгцэн одоо ямар нэгэн хямралтай тий тэдгээр хүмүүс маань бүгд одоо хандхад бол нээлттэй байдгаа үзэгчтэй. Тийм болохоор та нойргуудалтай одоо энгийн жишээг бол зөндөө дурдлаа шүү дээ тий. Тийм болохоор үзэгч та бүхэн холбогдох бүрэн нээлттэй байгаа гэдэг бас дахин сануулгын хэлье. За тэгээд Улаанбаатар хотод амьдардаг иргэд маань бол чөлөөтэй очиод үзүүлчих болох нь байна. Хөдөө орон нутгийн иргэд маань бол уцаар холбогдчих нь байна. Эрүүл мэндийн үндэсний төв дээр очиж сэтгцэн эмчтэйгээ бас уулзаж болох нь байна. Тэгэхээр нөгөө зөвхөн сэтгэц тархины өвчтөй хүн сэтгцэн эмчт ханддаг биш юмаа гэсэн одоо энэ дохиог энэ эдгээр зүйлсийг ойлгуулахын тулд үйлчлэгч маань сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтраад пүрэв гариг болгоны өглөө үзэгч та бүхэндээ бас мэдээллийг хүргэж байгаа гэдгийг бас үзэгчтэй дахин нэг сануулъя лээ тий. За тэгэхээр Улаанбаатар хотод өглөөний 9:30 болсон байна.
саран сэтгэл дэмжтэй юм хүргэх мэдээллийн хугацаа маань энэ хүрээд өндөрлөж байна. Тэгэхээр сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийнхаа эмч нийт бие бүрэлдэхүүнд бас ажлын амжилтыг хүсье. Баярлалаа. Та бүхний ажилд бас амжилт хүсье. Баярлалаа. За тэгэхээр бидэндээ хамт өглөө өгсөн үзэгч та бүхэндээ баярлалаа. Ирэх пүрэв гарагт өөр мэдээлэлтэйгээр сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвөөс дахин эмч уран оруулах болно үзэгчтэй. Баяртай.